Сайн байна уу? Ирсайсгийн заяа мишилж байна. Өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрийн сэдэв маань өтгөн хадалтын тухай байгаа. За ингээд амьдралд хэрэгтэй зүйлсийг одоо нэлээд шинжлэх ухааны үндсэлтэйгээр та бүхэнтэйгээ ингээд ярилцъя гэж бодож байна. За эхэлцгээе. Архаг өтгөн хадалт нь мартах зүүн хүчний эрсдлийг нэмэгдүүлж хамгийн муу тохиолдолд амь насанд аюул учруулж болзошгүйг та мэдхүү. Дэлхийн рок н роллын хаан Элвис Преслигийн эмч түүний өхлийн албан ёсны шалтгаан нь зүрхний шигтээс гэж гарсан ч үүндээ түүнийг үхэлд хүргэсэн зүйл нь архаг өтгөн хадалт байсан гэж мэдэгджээ. Задлан шинжилгээгээр түүний эзнээс гарсан өтгөний хэмжээ 20 гаруй килограмм болох нь тогтоогджээ. Иймээс өтгөн хадалт нь эмчлэхгүй бол амь насанд аюул учруулж болзошгүй тул үүнийг хизээж хөнгөнөөр бодож болохгүй өвчин юм аа. Эндээс илүү анхаарал татах зүйл бол өтгөн хадалтай холбоотой өөр нэг ноцтой асуудал байгаа явдал. Хатуурч хоримтлагдсан баасанд агуулгадах хорт бодисууд биеийг тойрон хөдөлдөг. Хэрвээ энэ тархины судас руу тархвал мартаж зөнөх өвчин болон тархи толгойн элдв хүчтэй болоход нөлөөлнө. Өтгөн хадалтын тархинд ялангуяа нас өндөр эсвэл сур өвчтөй тохиолдолд бүр ч илүү үхэлд хүрэх аюултай гэж үздэг. Тэгвэл өтгөн хадгалтын эм муу хэрэгтэй гэж бодож магадгүй ч энэ нь тийм ч амар асуудал биш ээ. Туулах юмд найдах тусам эм хэрэглэхгүй бол гидс гөрүүлзэн хөдлөх чадваргүй болохоос гадна үхэлд хүрэх сөрөг үр дагаврыг бий болгоно. Олон улсын эрдэм шинжилгээний мэдрэл сул сэтгүүлийн судалгааны үр дүнгээс үзэхэд дунджаар 56 настай 500 мянга орчим насанд хүрэгчдийг 10 жилийн турш судалсан судалгааны үр дүнгээс харахад туулах юм тогтмол уудаг хүмүүс хэрэглэдэггүй хүмүүсээс сэтгцэн эмгэгт өртөх эрсдэл 51% их. Тэр дундаа судасны демента үүсэх эрсдэл 65% өндөр байдаг нь нотлогджээ. Харвардын сургуулийн өөр нэг судалгааг харуул эмч нар яагаад гидсийг 2 дахь тархи гэж нэрлэдэг бөгөөд гидс эрүүл бол тархи эрүүл гэж хэлдгийг ойлгох болно. Дунд болон ахмад насны хүмүүсийн дунд архаг өтгөн хадалтай хүмүүсийн ой санамж, сэтгэн бодох чадвар, хэвийн тогтмол гидсний хөдөлгөөнтэй хүмүүсээс доогуур байсан төдийгүй тархи нь 3 жилээр хурдан хөгшөрдөг байна. Тиймээс та яг одоо өөрөөсөө ингэж асуугаарай. Миний өтгөн хатаж байна уу гэж. Өтгөн хадлыг тодорхойлох шалгуур нь хүндрэх тоо гэж зарим хүмүүс буруугаар ойлгодогч энэ маш том алдаа юм аа. Та өтгөн хадалтай хэсэгтээ эргэлзэж байгаа бол эдгээр 3 зүйлийг заавал шалгана уу? Нэгдүгээрт хүндрэхтэй тухтай байна уу? Хүндрэх тооноос илүү чухал зүйл бол таны бие засахад зарцуулсан цаг хугацаа, хүчлэлтийн хэмжээ юм аа. Хэрв та нойлын өрөөнд удаан хугацаагаар сууж хит их дүлж өтгөнөө гаргадаг гэх мэт байнгын таагүй мэдрэмж төрдөг бол өтгөн хадалт гэж сэжиглэх боломжтой. Хоёрдугаарт өтгөн хэр хатуу байна вэ? Бие засах үед мэдрэх өтгөний хатуу байдал ба засны дараах өтгөний хэлбэрийг шалгаад үзээрэй. Хэд хатуу юм уу туулайн бааз шиг дугуй хэлбэртэй байвал өтгөн хадалт байж болно. Гуравдугаарт хөнгөрсний дараа хэр зэрэг хөнгөн болж байна вэ? Хэрв дахин хүндрэх гээд байгаа юм шиг тавгуйтаж мөн энэ байдал 3 сараас дээш хугацаагаар үргэлжилбэл архаг өтгөн хадалтай байх магадлал өндөр байна. Ёо, энэ ядаргаатай өтгөн хадлын асуудлыг яаж шийдэх вэ? Санаа зовох хэрэггүй. Энэ талаар сурсан зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцъя. Энэ бишийг дуустал нь үзвэл туулах хэмийн оронд уул хатаж хатуурсан өтгөнөө гаргах 3 төрлийн хоол, тэдгээрийг хийх супер хэлбэр жор болон өтгөн хатгаас сэргийлэх 5 зөвлөгөөг мэдэх болно. Үзэхээс өмнө subscribe-ийг дарж бүртгүүлээд лайк дарж сэрүүлэх тохируулаарай. Ингэснээр та амьдрал тустай мэдээллийг тасралтгүй хүлээн авах боломжтой. Хатуурсан өтгөнөө гаргах хоол. Нэгдүгээрт далайн замаг. Шүл хийхдээ хитгэн ширхэг нэмэхэд шүлний амтыг ихэд нэмэгдүүлдэг. Далайн замаг гэж юу вэ? Бидний сайн мэдих дашима бор замаг юм аа. Хэрэг бор замагны зөвхөн шүлний амт оруулагчийн ашиг тусын талаар мэддэг байсан бол таны ойлголт одооноос мэдгэдэгээс өөрчлөгдөх болно. Үнэн дээр бор замаг нь бие махбодод тустай олон төрлийн шимт хижээл тэр дундаа витамин, эрдэс боцоор баялаг тул түүнийг далайн үрэл гэж нэрлэх хэмжээнд юм аа. Тэр дундаа бор замагны гадаргууг наалдамхай болгодог алгины хүчлийн бүрэлдэхүүн хэсэг нь төлөөлөгч хүнсний эслэгүүдийн нэг бөгөөд өтгөн хадалтаас урьдчилан сэргийлэх маш үр дүнтэй тул өтгөн хадалтыг эмчлэх зорилгоор эм бүтээжээ. Алгины хүчлэнд бие шингэхгүйгээр шууд бүдүүн гидсэнд очиж гидсний хөдөлгөөнийг идэвхжүүлж өтгөнийг гадагшлуулахад тусалдаг. Ингэж гидсэн төрсэн алгины хүчлийн үр нөлөө дахин гялцаж байна. Учир нь цөс өөх тостой холбогдож биеэс хорт бодис, холестерин төдийгүй хорт хавдар үүсгэж бодисыг шингээж гадагшлуулдаг.
Гэцний орчныг эрүүл түвшинд сайжруулдаг тул бүдүүн шулуун гэцний хор тавдраас урьсан сэргийлэх маш сайн үйлчлэгээтэй гэдэг. Тэгэхээр бор замаг нь зөвхөн өтгөн хатгаа сэргийлэхэд тусалдаггүй гэвэл үгүй. Бор замаг нь гэцний эрүүл мэнд төдийгүй тархины эрүүл мэндийг хариуцдаг тул нэг сумаар хоёр тулаа бууддаг хүнс юм. Учир нь бор замагны өвөрмөц амтыг өгдөг глютамин нь тархины эсийг эрчим хүчээр хангаж мартаж зүнэх өвчнөөс урьсан сэргийлдэг. Тиймээс өтгөн хаталтаас ангижирч ой санамжаа сайжруулахыг хүсвэл эргэлзэлгүйгээр бор замаг сонгож болно. Гэвч бор замаг нь маш сайн боловч буруу үедэл өтгөн хаталтыг уламд ордуулдаг гэж ярьдаг. Үүний шалтгаан нь өмнө тайлбарласан алины хүчил юм а. Алины хүчил нь гэзний эрүүл мэндэд сайн биш гээгүй билүү гэж олон хүмүүс гайхаж байгаа баха. Үнэн хэрэгтээ алины хүчил нь хоёр нүртэй золиг байгаа юм а. Маш сайн шингээх чадвартай учраас алины хүчил бидний биед орж ирэхэд өөрийн биеийн хэмжээнээс 200 дахин их чигийг шингээж өргөсдөг. Энэ үед бор замагтай хамт хангалттай хэмжээний ус уул алины хүчил их хэмжээгээр тэлж гэзний хөдөлгөөнийг идэвхжүүлж өтгөний хэмжээг нэмэгдүүлнэ. Харин ус баг уувал таны биеийн бүх чигийг алины хүчилд алдаж өтгөн хатах шалтгаан болдог. Тиймээс бор замаг идэхдээ их хэмжээний ус ууханд зүйтэй. Үүнийг заавал сандаж байгаарай. Мөн бор замагтай хамт паприка зэрэг чигийн агуулмж өндөртэй ногоог идвэл тустай. Тиймээс энгийн жор бол бор замагтай ногооны роль байж болно. Та ердөө 4 зүйлийг санах хэрэгтэй. Эхлээд давстай бор замгийг 10-аас 20 минутын турш усанд дэвтээж давслаг байдлыг нь арилгана. Хоёрдугаарт бор замгийг усанд дугааж хацгад эвтэйхэн хэмжээгээр хуваана. Гуравдугаарт паприка, манжин, сонгон зэргийг бор замагтай ижил урттай зүснэ. Дөрөвдүгээрт хэрцэн ногоогоо бор замагт өнхрүүлж дуртай амтлагчтай дүрээд идэж болно. Хийхэд хэлбэр өтгөн хатлыг арилгахад тохиромжтой бор замаг ногооны ролыг өнөөдрөөс эхлэн орон хоолны ширээн дээр тавьбал ямар вэ? Харин бичлэг үзэж байгаа хүмүүс дунд өтгөн хаталтайч мах байнга иддэг бол одооноос бичлэгтээ анхаарлаасаа хандуулаарай. Хатуурсан өдгөндөө гаргах хоол 2-дугаарт ногоон киви. Цусны судасны эрүүл мэндэд тустай хэмээн Чингис хаан болон Монголын хааны удмынхныг байлдан дагуулж байсан киви нь махан дуртай хүмүүсийн өтгөн хатгаас урьсан сэргийлэх маш сайн жимс юм а. Учир нь кивид элэг байдаг актинидин хэмээх уурга задлах фермент нь махны уургийг зөөлөн уусгадаг. Кивийн лир хам боргоцооноос илүү зөөлрүүлэх үйлчилгээтэй тул алдартай тоошнор махыг даршилж байхдаа ихэвчлэн киви хэрэгэлдэг. Ер нь киви эзнэр амьтны гаралтай уурга болох махыг шингээх чадвар 40%-аар, ургамлын гаралтай уурга болох шар буурцаг шингээх чадвар 27%-аар нэмэгддэг. Тиймээс мах эзний дараах амттандаа киви идэж үзээрэй. Илүү тав тухтай байж 0 түндрэхтэй хүчлэх шаардлагагүй болно. Зөвхөн тэрч бишээ. Киви нь хүнсний эслэгээр баялаг төдийгүй уусдаг болон уустгүй эслэгийг тэнцвэртэй хэмжээгээр агуулдаг. Усан сайн уусдаг хүнсний эслэг нь туулайн бааз шиг хатуу болсон өтгөнийг зөөлрүүлдэг бол усан дуустгүй хүнсний эслэг нь чигийг шингээж өтгөний хэмжээг нэмэгдүүлж гэц дотрыг идэвхжүүлдэг. Кивигийн өтгөн хатлаас урьсан сэргийлэх энэхүү үр нөлөөг Америкийн гастроэнтерологийн нийгэмлэг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүд нийтлэгдсэн бодис судалгаагаар нотолжээ. Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн баг өтгөн хаталттай 184 насны түрэгчдийг 2 бүлэгт хувааж А бүлэгт 4-7 хоногийн турш өдөр бүр 2 ногоон киви хэрэглэхийг, харин Б бүлгийнхэнд туулах хэмээн гол бүрэлдэхүүн хэсэг болох Psyllium husky-г уулгажээ. 4-7 хоногийн дараа гарсан үр дүн маш гайхалтай байжээ. Киви идсэн А бүлэгт 7 хоногт энгийн хүндрэх тоо 1.5 дахин нэмэгдсэн байна. Өтгөний хатуулаг, хэлбэр, хэвлийн таагүй байдал зэрэг бүгд сайжирчээ. Ялангуяа туршланд оролцогчдын амьдралын чанарын индекс нь нэмэгдсэн гэгддэг. Өтгөн хаталт нь бидний өдөр тутмын амьдралд ямар их нөлөө үзүүлдгийг харуулсан үр дүн юм а. Түүнчлэн ногоон кивинд жүржээс 2 дахин их витамин С, алинаас 6 дахин их Е витамин агуулдаг тул өдөрт 1-2 ширхгийг итгэгдэл өтгөн хатгаас сэргийлээ зогсохгүй. Хорт хавдар, хөшрөлтийн эсрэг үйлчлэгээтэй. Кивигийн чихэрлэг эсгэлэн амтыг бодогдол өөрийн ирэхгүй арааны шүс асгардаг бөгөөд кивиг дангаар нэгдэж болохч жимсний салат эсвэл сүмэд болгоул үр дүн ижил байдаг. Янз бүрийн аргаар байнга идвэл сайн гэж бодож байна. Харин кивийн хүйдний шин чанартай тул их идэхэн суулгалт хэвлэгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг тул өдөрт 2 ширхгээс илүүгүй идэхийг зөвлөж байна.
Хэрэв танд хоол нь төвөгтэй, ялангуяа киви дургүй бол дур булаам супер хэлбэр зортой дараах хоолнд анхаарлаа хандуулаарай. Хатуурсан өдгөнөө гарах хоол 3 дугаарт бурдок. Талбайн зэрлэг хүн орхотоо гэж нэрлэгддэг бурдок нь үнцэнтэй эмийн ургамал бөгөөд амттай бүтцтэй тул орон хоолны ширээн дээр ихэвчлэн тавьдаг. Бурдокыг зажиж байхад амтагдаг гашуун амтыг санаж байна уу? Энэ бол бурдок дахь усан дуустдаг эслэг инулинаас гардаг өвөрмөц амт юм а. Инулин аманд гашуун боловч бид чихэрлэг гэдэг үгэнд яг тохирсон найрлагатай гэж бодож байна. Хэдийгээр гашуун амттай ч гидсэн дэх хортой нингийн үржлийг саатуулж ашигтай бактерийг идэвхжүүлснээр өтгөн хатгад ихээхэн тустай. Зөвхөн энэ бишээ. Үнэн дээр бурдок нь инулинаас гадна гидсний эрүүл мэндэд тустай өөр нэг найрлагатай байдаг. Бурдокыг зүсэх үед гардаг наалтамхай бодисыг харсан байхаа. Тэр бодис нь лигнин юм. Лигнин гидсний гөрүүлж хөлөөнийг сайжруулж, өтгөн хаталтыг намдааж, бүх хог хаягдал болон хорт хавдар үүсгэж бодисыг ялгц руу шингээж биеэс гадагшлуулдаг. Хамгийн гол нь бурдок нь өтгөн хатах эмийн нэг төрөл бөгөөд өтгөний чигийг нэмэгдүүлж, зөөлрүүлж хүндрэх тоог нэмэгдүүлдэг. Бурдок нь хүнсний эслэгээр баялаг бөгөөд гидсний ашигтай нингийн өсөлтөд тусалдаг ба байгалийн тайвшруулах үйлчилгээтэй. Энэ мэд өтгөн хатгаас сэргийлэх бурдокийн сайн найрлага нь цай хэлбэрээр уухад бид илүү үр дүнтэй шингэдэг. Хэрэв та бурдок цай хоолны дэглэн барихад тохиромжтой биш гэж юу гэж бодож байгаа бол бурдок цайны ашиг тусын талаарх мөсөн уулын ороог л мэдэж байна гэсэн үг. Хангалттай сайн хатаасан бурдокийг цай болгон уувал өтгөн хаталтанд туслах үйлчилгээтэй найрлага нь нэмэгдэж, эмийн үр нөлөөнч сайжирдаг. Мэдээж хэрэг түүнийг цай болгон ууснаар гүн гүнзгий өвөрмөц эрүүл чихэрлэг амтыг урамшуулалт болгон авах боломжтой. Бурдок цай хийх нь тийм ч хэцүү биш ээ. Эхлээд гаднах хаслыг нь сайн угааж, нэмгэн хэрцсэн бурдокийг 2-3 хоногийн турш хатаана. Тэгээд эдгээр 3 зүйлийг дахад болно. Эхлээд бурдокийг бор болтон зөөлөн гал дээр хуурна. 2-дугаарт 1 литр усанд 5 г шарсан бурдок хийгээд буцалгана. 3-дугаарт ус босгож зөөлөн галаар дахин 10 минут буслахад болно. Үнэхээр энгийн жор байгаа үсттэй. Эцэст нь үнэхээр амархан бөгөөд энгийн нэгэн супер нууцыг задлах болно. Гэхдээ та үнийг дагаж мөрдвөл хатуурч хуучирсан өтгнөөсөө ангижрах болно. Төрөл бүрийн зөвлөөс зөвхөн хамгийн үр дүнтэй 5-ыг нь сонгосон тул хэрэв та эдгээрийг дагаж мөрдвөл бид тань үйлчлэгээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 1-дүгээрт өглөө босохдоо ус ууж бай. Учир нь унтаж байгаа биеэ сэрэх хэрэгтэй. 2-дугаарт хүндэрмээр сангасан үедээ шууд гарах нь чухал. Тэгэхгүй бол дараа хизээ дохио ирэхийг хэлж мэдэхгүй. 3-дугаарт 0 дортой зөвхөн бие засахтаа анхаарлаа хандуулаарай. Утсаа харахаар бас гарахаа болчихно. 4-дугаарт хошигны амсрыг нээхийн тулд хөлийн түшлэг ашиглана. Учир нь ан усын эргэн тойрон дох булчингууд нь замыг нээж өгдөг. 5-дугаарт том хүн болсон бол миний гар эмээгийн гар шиг эдгэх гар болно. Хэрэв цагийн зүйний дагуу массаж хийвэл гэдэс эвтэйхэн болдог. Өнөөдрийн сурсан зүйлийг нэг өгүүлбэрээр товчлон хэлье. Туулах хэмээ оронд хуучирт хатуурсан өтгөнөө гаргах 3 төрлийн хоол байдаг. Далайн замаг, модны киви, газрын бурдок зэрэг. Хэлбэр жоруудад бор замаг, киви, ногооны салаад, бурдок цай орно. Өтгөн хатгаас сэргийлэх 5 зөвлөгөө. 1 аяг ус уух, дохио авмагц хүндрэх арга хэмжээ авч түүндээ төвлөрнө. Нээлттэй байрлал өөрийн гараар гидсэн илэх байсан. Та одоо яагаад өтгөн хаталтаас урсан сэргийлэх эмшиг хэрэгтэйг сайн ойлгосон гэж найдаж байна. Гэвч саяхан хэлсэн олон хоолыг өтгөн хаталтанд тустай учраас гэнэт ихээр идчихвээ гэж санаа зовж байгаа тул та бүхэндээ хэлж байна. Хоолны эслэг нь өтгөн хатгад сайн байдаг нь үнэн боловч хэрэв та гэнэт хэтрүүлэн идвэл гидс хийгээр дүүрэх аюултай. Тиймээс хэмжээг нь бага багаар нэмэгдүүлж ус хангалттай ууж эслэгээ айжмаар сайтар жажлахаа бүү мартаарай. За ингээд дуслаа анхаарал тавьсан танд баярлалаа. Өнөөдрийн бичлэг танд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхэл хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.